Монголын ард түмэнд Хээрөө Баатар нэрээр танигдсан Б Баатрин гэдэг хүний захиалга даалгавраар Монгол улсын засгийн газрын эсрэг сошиал контент хийсэн сэтгүүлч Г болон Э нарын талаар баримт нотлоготой мэдээллийг өнөөдөр Монголын ард түмэнд мэдээлнэ хэмээн хууль зүйн сайд Батбомрын энх баяр өнгөрсөн баасан гарагт хэлсэн. За энэ хүмүүс нь хин юм бэ хэмээн манай салбарх дотоодоо хайгаад яг үүндээ амралтын 2 өдрөл олж чадсангүй. Уул нь бол Монголын сэтгүүлч баримтлагдсан болвол энэ мэдээлэл нь редакцаа болон арга гэрээр нь дамжаад маш богинохон хугацаанд Монголын бүх эвлэлийн сонорт хүрдэг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн энэ асуудал дээр нь маш шуурхай арга хэмжээ авдаг. Гэтэл энэ Э гэдэг хүнийг бид бүхэн яг үүндээ олж чадсангүй. За Г гэдэг сэтгүүлч нь бүр хил даваад зүхтсан хэмээн энх баяр сайд хэлсэн. Монгол улсын хууль зүйн сайд хүн өөрийнхөө амаар хэлсэн. Гэтэл Г-г нь бас бид нэр мөн л олж чадсангүй. Э-г нь Монголдо шоронд хоригдсан байгаа Э-г олж чадахгүй байгаа бид бүхэн хил даваад зүхтсан Г-г биднэрт бүр байхгүй. Тэгээ ингээд сүүлийн үед гэлтгүй ер нь энэ энх баяр сайд за энэ Монголын сэтгүүлч нарыг харлуулан гутаадаг энэ заваан үйл явдлыг бүр тогтвортой хийдэг болчихлоо. Хамгийн анх үглээ нүүрсний хулгайч 10 сэтгүүлч байна зарлнаа л гэдээсэн зарлаагүй. Зарлаагүй шүү дээ. Дараачаар нь нүүрсний хулгайчдыг өмгөөлсөн маш том сошиал давуулга миний эсрэг явах гэж байна л гэдээсэн. Яг үнд энх баяр сайдын эсрэг тухайн үед нь явсан мэдээлэл яваагүй. Гэтэл одоо болохоор засгийн газрын эсрэг хайшин баг эх орноос орсон үйлдэлээр зүүлчилсэн хайшин бас нэг 2 сэтгүүлч нэрийг зарлана гэл баахан хүлээ төлөвшөх зарлахгүй нэг заваан юм байгаад тах юм аа. Тэгээ энийг болоо энх баяр сайд таны надад сэтгүүлчдийн нэр төрд халддаг явдал чинь бүр хэрэг сэтрээд байна. Тэгэл дурн үргээр гарч ирээл баахан гүтгэж хаад боцоо орчдөг. Тэгээ баримт нотлогоо гарах хэрэг гаргадгүй энэ байдлаа болоо нэг талдаа гарья. Яг үүндээ хоолойн сөөцөн ч гэсэн хүн мэдээл хийвэл хийж болтгол байхгүй юу? Би энэ амралтын 2 өдөр энэ Булган аймагт нэг спорт орох хэмжээд оролцоод ангийнхныгаа дэмжиж бархир царайгаад ярьж чадахгүй болсон байна л та хоолой сөөц. Гэхдээ хүнд ойлгуулад мэдээлэл өгч чадчих шít. Танд үнэхээр баримтайгаа бол над шиг бас гараад юм хэлчихэлтэй. Яг үүндээ таны ярих тэр мэдээлэл чинь баримт чинь чухал болохоос биш. Таны тэр хоолой өвдсөн байх, сөөсөн байнууд нь ард түмэнд яг үүндээ байдлыг байхгүй юу? Зөвмөр нэг талдаа гарья. Энэхүү энэ заваан юм гүтгэлэг байлэр юм болоо. Тэгэхгүй л байсчаад нэг муу хойд хойр уух хөвчөр манайхны салбарынх нэр дайраадах энийг болё л доо.